Тэр хөдөөчмөн салбарт боловсруулах үйлдвэрийн чиглэлээр оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийн эдийн одоо гайл нөөтийн дотроос чөлөөлнө гэж байна. Энэ дээр яг нэршлэрээ гарч байгаа юу? Яг тэр гээд тэрийг нэг асуучи гарч байгаа бол энэний бас тэр яг одоо тим салбарч гэдэг юм салбараар нь ч юм уу тийм салбар гинэ яг үйлдвэрийн чиглэлээр нь гарсан задаргаа байгаа. Үйлдвэрийн тэр салбар чиглэл гэж байхгүй наа чи одоо засагнаас энэ хуулинд нөөцлөлт орчихоор бид нар гайлын ерөнхий явж байгаа юм уу? Тийм ерөнхийд бидгүйсийн код нь дараа нь гарна. Тэр ихтэй нэлээд өргөн хүрээг хамрагдана л гэсэн үг шүү дээ. Ер нь дайчин чиглэлийн гिचгээр маш их том боломж гарна л гэсэн үг. За хоёрдугаарт энэ цалингийн асуудал бол угаасаа яригдахаас өөр арга байхгүй зайлшгүй тийм ээ. Одоо бол юмны үн инфляц, валютын аншны өсөлт энэ төр дээр бол энэ цалин бол нэмэгдэх одоо ёстой. Тэгээ энэ дээр орон нутг дээр бол энэ жил бас цалин нэмэгдүүлэхээр төсөв дээр явж байгаа юм байна. Дээрэс нь энэ төрийн захиргааны албаагчдад бол энэ орон нутгийн нэмэгдэл гэж юм байдаггүй. Тэгэхээр энийг бас нэмэгдүүлэхээр явж байгаа юм байна гэж ингэж ойлголоо. Тэгээд тэр улсын төсвөөс 20%, орон нутгийн төсвөөс 80% гэдэг. Орон нутгийн төсөв дээр чинь 80% одоо яг бодтойгоор энэ орон нутгийнхан чинь шийдэж чадах уу? Энэ дээр яг ямар бодлого яваад 80%, 20% гэдэг ийм тоо тавьсан юм бэ гэдэг нэг ийм асуулт байгаа. За тэр өрхийн мэдээллийн нэгдсэн санг ер нь ашиглаж байгаа юм уу? Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас авдаг түрүү тэр хэлсэн шүү дээ маш зузаан юугаар авдаг гэд яг энэ одоо 20 төвшнөр гаргадаг энэ одоо сангийн энэ одоо ашиглаж явж байгаа юу? Тэр нэг зорилттой бүлэг энэ төр дээр ч гэсэн хэрэгэлдэг л байсан л та. Тэгэхээр энийг нэг тодруулаад хэлээд өгөөч ээ. Зарцсан байгаа үнийн өсөлтөөс болоод барилгын материалын үнийн өсөлтөөс болоод зогссон байгаа энэ нөгөө мөнгнүүд яг энэ жилийн төсвөдөр ороод ирсэн гэж ойлгож болох уу гэсэн ийм тодорхой асуултад хариулт авчия.